231-р анги гэрээс явах төлөвлөгөө. Юра өнөөдөртөө энийгээ дуусгал яаж байна? Би ганцаараа хэсгийг бодох хэрэгтэй байна гэж Юан хэлв. Ойлголоо. Өнөө шин таны ганцаар хичээлдээ сайн бодож үзээрэй хаа. Би танаас салмааргүй байна. Юра гэрлийн унтраачгаад өрөө рүүгээ яв. Гэтэл унтах гэж байтал утсан дуурав. Юра хин залгасныг харуул аав юу Йонг нь байлаа. За аваа. Чи түүнтэй ярилцсан уу? Тэгсэн аваа. Та юу гэсэн? Тэр тяах түүнд бод хугацаа эрэхтэй гэсэн. Бодоод ах юм юу ах юм? Хариулт нь ойлгомжтой хахад өвчнөд нь тархинд нь хүртэл нөлөөлж эхэлчихээ юу? Юурав түүнийг бодох 3 хоногийн л хугацааг байгаа гэдгийг мэдэрээ. Хэрв тэр үе шийдвэрээ гаргаагүй байвал шуудхан хөнө гэж мэд. Ойлголоо аваа. Би тяахад амжуулчихъя гэж Юурав хариулаад Юу Йонг уцаа таслав. Юурав ядарсан шинжтэй орон дээр онов. Яагаад ийм дээрээ толчих вэ? Түүнийг үр тасрах байсан ч хамаагүй зүгээр л амар тайван амьдрахыг хүссэн юмсан гэж санаа алдав. Тэр үед Юан бясалгай болж гинц тулгарсан энэ хүнд асуудлыг хэрхэн шийдэх талаар бодож эхэлжээ. Юан юу гэр бүл үлдэж Юравын хажууд байхыг хүсэж байсан ч эцгийнхээ төлөө дахин хөгжим тоглохыг хүссэнгүй. Дээрээс нь түүнийг гэр бүлээсээ хөвөл Юравыг өөрийн гин үргэлжлүүлэн асрахыг зөвшөөрөхгүй байж болох байлаа. Тулаанчд ертөнц би тэр ертөнцийн бүхнийг үзэж мэдмээр байна. Гэтэл хуучин шигээ өдөржин хөгжим тоглоод эхлвэл өөр зүйл хийх цаг над гарахаа болно. Гэхдээ ийм биетээ би яаж ганцаараа амьдрах юм бэ? Юравын хэлсэнчлэн би өөрийгөө ганцаараа асарч чадахгүй. Тэр асуудлыг ямар нэг аргаар шийдлээч хаашаа явах юм? Хүлээ, миний дансанд хэдэн мянган доллар авах ёстой. Тэр мөнгийг ашиглаад эхлээд амьдрах газар болон дараа нь мөнгө олох арга бодох хэрэгтэй. Гэхдээ ийм байдлаа би яаж мөнгө олох вэ? Онлайн тулаанчдыг тоглоод мөнгө олдог ч болоосай. Хөөгдөх нь бараг тодорхой болсон тул Юан шинжэнгөө цаашдаа амьдралаа төлөвлөж чанав. Өглөө нь Юро өрөөнд орж ирэв. Тэр өөрөө ч шинжэн бараг унтахгүйгүй бололтой ядарсан шинжтэйгээр ахаа бодж үзсэн үү? Аав танд 3 хоногийн хугацаа өгсөн гэв. Наад шийдвэр гаргахад 3 хоног хэрэггүй бэлэдий шидчихсэн гэж Юан үргэлжлүүлэн чи намайг энд үлдээсэй гэж хүсэж байгаа ойлгож байна. Гэхдээ би тоглоом дотор олсон эрх чөлөөг хүртэл алдмааргүй байна. Чамайг хүсэхгүй байгаа гэдгийг мэдж байгаа ч би ч бас чамайг өдөр бүр намайг асар энэ том хариуцлагаас чөлөөлөгдөж өөрийнхөө амьдраасаа гэж хүсэж байна. Тэглээгээд би дахиж хизээш уулзахгүй гэсэн үг биш шүү дээ. Гэхдээ та хаашаа явах юм? Хин таныг асрах юм? Яаж амьдрах юм гэж Юрав асуув. Сая баахан сүртэй зүйл илчгээд одоо ингэж хэлэхэр чи намайг шоолох л бах. Гэхдээ над хідэн зүйл дээр чиний тусламж хэрэгтэй байна. Чи тусалж чадах уу? Хэрэг үгүй бол цаашдаа амьдралыг минь хөв тавилаа өөрөө шийдэх ёстой гэж Юан санаа алдав. Хэсэг чимээг өснө Юрав санаа алдаад таны ямар тусламж хэрэгтэй байгаа юм яаж төлөвлөгөөч ихлээ сонсъё гэв. Над хэдэн мянган доллартай дансах хэвээр тэр мөнгийг ашиглаад эндээс нүүн хэдэн сардаа болчих. Бас тэр мөнгөөр намайг асархан хөсөлмөр байна. Ингүүл чи надад байгаа санаа зовоодох шаардлагагүй. Гэхдээ надад үнэхээр итгэж болох хүн хэрэгтэй. Бас би өөрөө мөнгө олж эхлэх бодолтой байна. Яаж гэдгийг одоохондоо мэдэхгүй байна. Магадгүй тоглоомор мөнгө олох арга байдаг ч юм лүү. Гэж Юрав түүний төлөвлөгөөг нь хуцтаа сонсов. Таны төлөвлөгөөг ойлголоо гэд Юрав хэсэг бодож байснаа та мөнгөөрөө байр түрээсэлж асар хөсөлж болох бах. Гэхдээ хэнийг сонгох вэ? Таныг даатгаж орхихоор итгэж болох хүн надад одоогоор санаанд орохгүй байна. Харин тоглоомор мөнгө олох бол боломжтой. Тоглоомд эд зүйл болон алтан зоосыг бодит мөнгөөр зарж болдог. Өдөр бүр хэдэн 10 сая долларын арилжаа хийгддэг интернет зах хүртэл бий. Үнэхээр тэгж болдог юм уу? Тийм бол өөртөөгаа хэрэггүй зүйлсээ зараад мөнгө олж болох нь гэж Юан хэлв. Гэхдээ та өөрөө тэр ажлыг хийж чадахгүй болохоор хэн нэгнээр дамжуулах хэрэгтэй болно. Харин тэгвэл өөрийгөө илчлэх хэрэгсэлтэй. Тиймээс зөвхөн үнэхээр найдвартай хүндэл даатах хэрэгтэй гэж Юров санаа алдав. 232 дахь анги чамд л найдаж байна. Хин нэгнийг олж болохгүй юу? Итгэж болох хүн гэвэл над ганц л санаанд орж байна гэж Юан одлгүй лөө. Үнэхээр өхин гэж Юров гайхсан шинжтэй асуув. Мэв шүү гэж Юан шууд хариулв. Юров хэсэг дугаараа Мэвшүүд итгэж болно гэдэг нь үнэлтэй. Гэхдээ гэж Юров эргэлцсэн ч юм шиг баг зэрэг дургуутсан ч юм шиг царай гаргав. Юров Мэвшүүд Юаныг даатгах болохоос гадна түүнийг тоглогч Юан гэдгийг ч нууцлж чадна гэдэгт итгэлтэй байна. Гэвч Мэвшүү Юантай байнга хамт байх тусам тэд бие биедээ сэтгэлтэй олж ах нь өөрөөс нь холдохгүй гэж өчүүхэн хатаархал сэтгэл төрсөн юм. Нэр Мэвшүү чиний хувийн зарчүүдээ өөртөө туслуулах гэж түүнийг чамаас салгаж болохгүй юм байна. Бас би гэдэг бүрч хүнд ачааг түнд үрүүлж болохгүй. Би дэндүү амиа отсон зүйл боджээ. Юан санаа алдаад зүгээр л над тусалж чадна гэж найдах өөр хүн олохоос өөр аргагүй болтой. Харин намайг тоглогч Юан гэдгийг тэр хүн мэдчихвэл амьдрал минь бүрч төвхтэй болох байх гэв.
Юро хэсэг чимээг байснаа. Би Мэвшүүтэй ярилцаа үзье. Гэхдээ би түн таныг асар гэж тушаахгүй өөрөөс нь асуугаад үзвэл яаж байна гэв. Итгэлтэй байна уу гэж Мэвшүүтэй үргэлж хамт байсан шүү дээ. Би та хоёрыг салгамаарг байна. Санаа бүү зовхоо. Мэвшүү над туслахаа бүр мөсөн болохгүй. Тэр бид хоёрын хувьд бараг л бас нэг дүү шиг хүн шүү дээ. Түүнээс асуугаад үз. Гэхдээ хүчээр зөвшөөрүүлж болохгүй шүү. Юро хэрвээ өсөөгүй байхад над туслахаар бол би тийм зүйл хүсэлж авахгүй. Та намайг ямар хүн гэж одоо байхаа? Би энэ гэр бүлийн зарим хүн шиг ухамсаргүй биш. Түүнийг хүчлэхгүй гэж амлаж байна. Чи тэгж байгаа л ойлголоо. Та өнөөдөр тоглох уу гэж Юро түүнийг хооллож тусны дараа асуув. Үгүй өнөөдөр амарна. Угаасаа дараа 7 өнөө хүртэл тоглоом дотор хийх онцгой зүйл байхгүй. Ойлголоо гэд Юро өглөөний цагаа уучгаад сургуульд аяв. Сургууль явах замдаа Юро Мэвшүү над чамаас асуух зүйл байна гэв. Юу юм залуухаа? Юро үгүй амсгаваад нөхцөл байдлыг тайлбарлаж эхлэв. Эцэг ах маань ахыг урдах шиг тоглоом дотор хөгжим тоглуулахыг хүсэж байгаа. Харин ах татгалцсан голон зөвшөөрөхгүй бол түүний гэр бүлийн бүртгэлээс хасч гэрээс хөөнө гэсэн. Юу гэж Мэвшүү сочсондоо амаа дараад яаж эзэнд ингэж чаддаг байна гэв. Залуу эзэн залуу хоёр яахаар төлөвлөж байна гэж Мэвшүү асуув. Одоохондоо бүрэн шийдээгүй л байна. Гэхдээ тянх гэрээс явж өөр газар амьдрахаар шийдсэн. Гэтэл ийм биеийн байдалтай байж ээж ганцаараа амьдрах үлээ. Тиймээс над дахиж төвг удахгүй тул өөр хэнийг хөсөлгөөр өөргөө асруулсан санаатайгаа. Яг л залуу эзэн мөндөө гэж Мэвшүү толгойд өгөв. Гэхдээ тянхыг даатгах зорих олдохгүй байна. Гадуур маш олон муу хүн байдаг шүү дээ. Тиймээс хэнийг ахыг минь ашиглах вэ гэж айж байна гэж Юро сэтгэлээ илчлэв. Үнэхээр л энэ ертөнцид муу хүн олон гэж Мэвшүү түүнтэй санал нэгдэв. Ямар ч тач би тянхыг хэн даатгаж байх талаар удаан бодсон. Эцэст нь ганц найдаж болох хүн чи л юм байна гэж бодлоо Мэвшүү. Би юу гэж Мэвшүү гайхширч өөрлөн зааснаа. Гэхдээ би залуу хаа гэв. Мэднэ гэж Юро түүний үгийг тасалж үргэлжлүүлээ. Чи миний хувийн зарц гэдгийг мэдж байна. Гэхдээ ахыг чамаас өөр хүнд найдаж хүн үнэхээр олоход хэцүү байна. Гэхдээ би чамаас зөвхөн асууж байгаа шүү. Хэрвээ чи татгалцвал би чамд буруутгахгүй. Ахыг хасрах ямар хэцүү чи өөрөө ч мэднэ. Ах өөрөө хүртэл чамайг хүчилж болохгүй гэж надад харуулсан. Шууд хариулах шаардлагагүй. Гэртээ ажилласныхаа дараа энэ талаар үргэлжлүүлэн ярьж болно. Залуу ухаа гэж Мэвшүү толгойд өгөв. Юро сургууль дээр байх зур Юан бяцлагалтаа бүр анхаарч байлаа. Эцэг их маань намайг хөсөр хаяхаар шийдсэн юм чинь одоо би зөвхөн өөртөө болон Юрод найдахаас өөр аргагүй. Ийм зүйл хизээний өдөр болно гэдгийг эртнээс мэдж байсан байх ёстой юм байсан юм гэж Юан шүдэ зов. Бяцлал миний идгэрх гар царын гац боломж бүрэн идэхгүй байсан ч хамаагүй. Яаж хагас жол идэх хэрэгтэй. Яг тэр мөчөд Юаны сэтгэл доторх шийдэмгүй хүсэл уламд үргэлцэхэд түүний ясан дээр тэмдгүүд үл мэдэг гэрэлтэж эхлэв. 233 дугаар анги. Мэвшүүгийн шийдвэр. Юан өөрийн биед гарч буй өөрчлөлтийг огт анзаарсангүй. Харин түүний ясан дээрх тэмдгүүдээс хурц туяа цацарч хүрээлэн буй орчны энергийг улам хүчтэй татж эхлэв. Тэр үед Юаны зүрхэнд бяцхан дэл хасах мэт болж зүрхний цохилбөр нь гаднаас шингээсэн энергийг цэвэршүүлэн улам үр дүнтэй болгон хувиргаж байлаа. Юу болоод байна? Яагаад гинт энерги хөрвдлөх хурд минь ингэж нэмэгдчихв? Энэхүү өөрчлөлт төр зурах байж магадгүй гэж санаа зовсон Юан боломжийг алахыг хүсэлгүй бяцлагалтаа бүрэн төвлөрөв. Гинт бүх биеийн дотор ямар нэгэн зүйл тесрэх мэт мэдрэмж төрлөө. Тэр 8 дахь түвшний сүнслэг шив болжээ. 3 цагийн дараа ахин адилхан мэдрэмж төрж Юан 9 дахь түвшний сүнслэг шив болов. Өмнө би гэгэрэл төрөлгүй шууд сүнслэг дайчин болсон. Гэхдээ тэр нь тоглоом дотор байсан болохоор л тэгсэн байх. Харин бодис ертөнцид сүнслэг дайчин болохын тулд заавал гэгэрлийн хүрэх шаардлагатай байж магадгүй. Сүнслэг дайчин болж чадах хэсгээ үзье. Ингэж утсаар Юан үргэлжлүүлэн бяцлав. 6 цагийн дараа түүний бие энергиээр дүрч бараг хэлж байгаа мэт санагдав. Гэвч үл үзэгдэх ямар нэгэн хан урд нь хааж байгаа мэт санагдаж хичнээн хичээсэн сүнслэг дайчин болж чадсангүй. Тэгэхээр энэ шохогийн хилээд байсан гэгэрэлт хүрэхэд бол дараагийн шатанд орж чадахгүй гэсэн зүйл байж таарлаа. Гэхдээ яаж гэгэрэлт хүрэх юм бол Юан хэсэг бодож үзсэн ч гэгэрэл гэдэг зүйлийг яг юу болохыг ойлгож чадсангүй. Маргааш шохоогоос асуухаас харин тэр үед Юро сургуулаасаа гарч Мэвшүүтэй хамт машинд суув. Хаалга хаагдаж машин хөдөлж эхлэхэд Юро өглөөний яриагаа үргэлжлүүлв. Бодж үзсэн үү Мэвшүү гэж Юро түүнээс асуулаа. Мэвшүү толгой төхөөд залуу ухаа би нэг зүйл асуумаар байна. Хэрэв би залуу эзнийг асрахаар бол танд үргэлжлүүлэн үйлчлэх үү гэв.
Би чамайг ахад минь илүү анхаараасаа гэж хүсэж байна. Чамайг хит ядраахгүй байхыг хүсэж байна. Тийм болохоор миний ажлыг өөр хүнээр хийх байх санаа бузав. Чамайг халж байгаа юм биш шүү. Зүгээр л голчлахт минь үлчил гэсэн үг гэж Юрав хариулав. Бас цалинг чинь би үргэлжлүүлээ өгнө. Хэрвэл ингл ах минь санхүүгийн дарамтанд баг болно. Надад мөнгө хамаагүй залуу ах бай. Хэрэв мөнгөний төлөө л ажиллаж байсан бол хангалттай мөнгө цуглуулсан болохоор аль хэдийн энэ ажлаа орхих байсан гэж Мэвшүү хэлээд үргэлжлүүлэн залуу эзэн танд ямар чухал болохыг мэднэ. Бас би өөрөө ч залуу эзэн дөрвтэй. Тиймээс та хоёрт тусламж хэрэгтэй байгаа бол би дурагцахгүй. Тэгвэл чи ахыг хасран гэсэн үг үү гэж Юрав бацдаг асуув. Мэвшүү толгой төхөөд би залуу эзнийг хасарч байхдаа танд үргэлжлүүлэн ажиллахыг хүсэж байна. Мэдээж залуу эзний хэрэгцээг нэгдүгээр тавина. Харин завтай үед танд үйлчлэлээр холно. Мэвшүү чам яаж талархаач мэдэхгүй байна. Та надад талархах шаардлагагүй. Би өрдөө хийх зүйлээ хийж байна. Юрав толгой төхөөд тэгвэл шидэгдлээ ах дээр очиж энэ талаар хэлцгээе гэв. Хэсэг хугацааны дараа машин харшийн өмнө зогсож Юрав болон Мэвшүү шууд Юаны өрөөг зорив. Аха, сайн мэдээтэй гэсээр Юрав хаалгыг нээлээ. Би сонсч байна. Юрав орилох шаардлагагүй гэж Юан нэмсгэлээ хэлв. Мэвшүү өөрөө хэл гэж Юрав түнд хандав. Мэвшүү Юаны өмнө бүхэж залуу эзэнтэй өнөөдрөөс эхлэн би таныг асрах болно гэв. Юу? Тэгэхээр Юравг орхиж надад ажиллана гэсэн үг үү? Хэрв тийм бол би зөвшөөрмөргүй байна. Тийм ээ. Гэхдээ би залуу ухаагаас холдохгүй. Би та хоёрт хоёуланд ч ажиллах болно. Би угаасаа тэгж соргогдсон гэж Мэвшүү хэлв. Сайн зүйл биш гэж үү? Аха. Ингээд таныг асрах хүний асуудлыг шийдчихлээ. Одоо хоёр л асуудал үлдлээ. Таны шинэ гэр болон Юрав гинт үгээд таслаад хаалга хав. Тэгээд дуугаар намсгав. Мэвшүү би чамд маш том нууц хэлэх гэж байна. Хинт ч хэлж болохгүй шүүгүй. Гэрээ эцэд хүртлүү гэж Мэвшүү сандрангуй шүсээ зэлгв. Ямар нууц юм бол гэж утгаас өөрөө ирэхгүй төгшиж байла. Хинт ч хэлэхгүй гэж амлаж байна уу? Энэ нууц Юан ахтай холбоотой. Мэвшүү нухацтай царай гарган толгой төхөөд залуу ухаа би өвгтлээ томлуулсан ч хинт ч хэлэхгүй. Тэгвэл арай хитэрнэ гэхдээ ойлголоо. Юрав хэсэг амьсгаа аваад ямар тач чи тоглогч Юаныг мэдгүй. Хүн болгоны яриад байгаа тэр тоглогч тэр чинь гэв. Гэтэл Юрав хэлж дуусахаас өмнө Мэвшүү түүний үгийг тасалж тоглогч Юан чинь залуу эзэн бизнэ би мэднэ гэв. Гэж Юрав мэл гайхан зогсов. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 234 дугаар анги жижиг өөрчлөлт. Төрүүлэгээрээ чи мэдж байсан юм уу? Намайг тоглогч Юан гэж яаж мэдсэн юм гэж Юан хэсэг чимээгүй байснаа асуув. Юравч муу айл балмагцсан ивэр бид нэлээд сайн нууцлсан гэж бодж байсан юмсан гэв. Хөгжмийн тэмцээн би тэр үеэр л гадарсан юм гэж Мэвшүү хариулав. Залуу ухаанаад залуу эзний хөгжмийн тэмцээнд оролцож байгааг хэлсэн. Харин тэр тэмцээнд тоглогч Юан төрүүлсэн. Дараа нь би залуу эзнээс ямар хөгжмийн зэвсэг тоосныг асуугаад ятга гэж хариулсан. Тэр нь тоглогч Юаны оролцсон яг тэр тэмцээн байсан. Тиймээс залуу эзнийг тоглогч Юан байж магадгүй гэж гадарсан юм. Харин залуу ухаа сая миний бодлыг бүрэн баталчихлаа. Тэгэхээр чи энэ хоногийн өмнө л мэдчихсэн байжээ гэж Юан асуув. Тийм ээ. Чи энэ талаар хинт ч хэлээгүй зүтэй гэж Юрав асуув. Мэдээж үгүй залуу ухаа саяныхны хүртэл би зөвхөн таамаглаж байсан юм гэж Мэвшүү толгоос өсрөв. Нэгэн чи айл хэдийн мэддэг юм бол бидэнд бүр амар боллоо. Тянх одоо өөрөө мөнгө олох шаардлагатай. Тиймээс тоглоомын эд зүйлсээ зарах бодолтой байгаа. Гэхдээ өөрөө тэр ажлыг хийж болохгүй. Чамаар дамжуулж заруулах учраас л энэ нууцыг хамаагүй хүнд хэлж болохгүй шүү. Мэвшүү толгой тохиод ойлголоо гэв. Нэгэнт та явахаар шийдсэн юм чинь сүүлийн өдөр хүртэлүүлэх шаардлагагүй. Харин явахаасаа өмнө сайн бэлдэх хэрэгтэй. Таныг асрах хүнээ олсон ч одоо амьдрах газар хэрэгтэй байна. Бас аль болох танд итгэж болох хүний эзэмшлийн газар байсан дээр. Тиймээс би хэдэн өнөрөө залгаад үзье. Ойлголоо гэж Юан хариулав. Удалгүй Юрав болон Мэвшүү хоол бэлтгэр өрөөнөөс гарав. Цагийн дараа Юрав түүнийг хоол авчирж ирлээ. Юрав би өнөөдөр шин тогломоор байна. Өнөөдөр өдөр хангалттай амарчихсан. Ойлголоо гэд Юрав түүний толгойд тоглоомын төхөөрөмжийг зөвлөв. Юан тоглож гиснээс хойш Юрав удалгүй өрөөнөөс гарлаа. Юан шууд Шохойг додов. Шохой чамаас өмнө асуусан зүйлээ ахаад тодруулмаар энэ төгс сүнслэгшээ болсны дараа гэгэрэл төрчөөж сүнслэг дэчин болдог үстэй. Тийм ээ гэж Шохой толгой төхөв. Гэгэрэл гэж яг юу юм? Түн түрэх ямар нэг арга байдгүй. Мэдчих яах гэсэн юм юу хаа? Та айл хэдийн сүнслэг дэчин болоо зогсохгүй удалгүй сүнслэг мастер болно шүү дээ. Яг уу зүгээр л сонирхсан юм. Дээрээс нь сүнслэг мастер болоход бас гэгэрэл хэрэгтэй болж магадгүй. Шохой толгой төхөд юу хаа нүдэн гэв. Юан юу ч асуулгүй нүдэн нөө. Тэгэхэд Шохой хураагаараа түүний хоёр хөмсгний хооронд зөөлөн хүргэлээ.
Йоанны тухайд хэсэгэн зур гэрэл цацарч байгаа даалгавлав. Тэр агшинд Йоанны ухамсарт өөр мэдрэмж орж дунд оржээ. Гэхдээ энэ өөрийнх нь гэгэрэл биш байв. Харин Шавхагийн өөрөө сүнслэг дайчин болох үедээ мэдэрсэн гэгэрлийн туршлагын нууцлаг аргаар Йоантай хаалцсан байгаа нь тэр юм. Тэгэхээр гэгэрэл гэж ийм зүйл байх нэ гэж Йоан одлогонүүдээ нэгээд амдаа бутнав. Түүний хувьд дотор нь маш удаан хугацаа өнгөрсөн мэт санагдсан ч бодит байдал тэр хэдхэн оромл өнгөрчээ. Гэгэрэл хүрэхэд ямар ч арга зээл байхгүй. Йоанха, гэхдээ миний туршлага танд багч гэсэн тусуулж магадгүй. Ойлголоо баярлаа. Шавха маргааш уулзъя. Ингэж хэлээд Йоан олж авсан мэдрэмжээсээ алдахаас өмнө өөрөө гэгэрэлд хүрэхээр тоглоомос гарав. Йоан гүү амьсгаа аваад сая мэдэрсэн зүйлээ эргэн сансаар бяцлаж эхлэв. Улгүй хагас сумтаа мэт гүн төвлөрсөн байдалд орлоо. Хэдэн цагийн дараа Йоаныг удаан хугацаанд хааж байсан үйл үзэгдэх хан гинт норж унах мэт мэдрэмж төрөв. Тэр сүнслэг дайчин болжээ. Хүш. Цонх хаалттай байсан өрөөнд дотор үл мэдэх салхи тэгдэж түүний хүнчлийг хуу татан газарт унгав. Гэрэлгүй харанхуй өрөөнд Йоанны биеэс үлээлийг алтан шаргал туяа цацарч бүх биеэр нь жиргэнэх мэт мэдрэмж тархав. Хэдэн хормын дараа алтан шаргал туяа бүдгэрэн алгуулж өрөөнд доторх салхи намдлаа. Бодит ертөнцид сүнслэг дайчин болох нь ийм мэдрэмжтэй юм байна. Онлайн тулаанч дотор сүнслэг дайчин болсон үеэс илүү хүчрэг болсон мэт санагдаж байна. Би энэ урдынхаасаа илүү хүч тэнхээтэй болсон мэт санагдсан тул Йоан хөдөлж үзэхээр оролдов. Гар хүлээ бүтнээр нь хөдлөж чадаагүй ч гинэт хурууных нь үзүр үйл ялэг хөдлөх шиг болов. Би хөдөлж байна. Тэр хурууга ердөө ганцхан ором хөдлөсөн ч тэр өчүүхэн өөрчлөлт Йоанд бүрэн эдгэрч болох хасар том найдвар авчирлаа. Зүүдлэгүү гэдгээ батгахын тулд дараагийн хэдэн минут зөвхөн хурууга дахин хөдлөхөд анхаарлаа төвлөрүүлв. Жинхэнэ байна. Би зүүдлэг байна. Би үнэхээр хөдлөлөө гэж Йоан дотроо баярлан олаалдав. Сэтгэлээ арай гэж тавьшруулсны дараа Йоан шуудхан бяцлагалдаа эргэж оров. Сүнслэг дайчин болоход хурууга хөдлөж чаддаг болсон юм бол сүнслэг мастер түүнээс ч өндөр зэрэгэл төрүүл яг бол дөрвөн мөчөө хөдлөж чадах болов тэр бүх хил ахин алхаж ч магадгүй. 235 дахь анги шин гэр хайв. Йоан сүнслэг дайчин болсон ч бяцлаглалын хорд нь удааширсангүй харин ч улам сайжирсан мэт байлаа. Өглөө болоход Йоан ахин төвшаахиж 2 дугаар төвшний сүнслэг дайчин болов. Харин Юрав сэрээд шуутган түүний өглөөний хоолыг бэлтгэхээр яв. Хүнжил яагаад газар унчихсан юм бол гэж Юрав өрөөнд орж ирээд гайхав. Цон хаалттай байсан тул салхи орж ирэх боломжгүй. Гэвч Юравын талаар нэг их бодлого ажиллаа хийж эхлэв. Хэдэн цагийн дараа Юрав түүнийг хооллож усанд оруулж чад өөрийн өглөөний бэлтгэлээ хийхээр явлаа. Бэлтгэл дуусгаад өрөөнд орж ирсний дараа Юрав интернет тухаж тоглоом тоглосонгүй. Харин шуудхан итгэж болох хэдэн хүн рүү уцтаж эхэллээ. Түүний утсанд олон хүний дугаар байсан ч итгэж болох нь өртөө хитгэн. Тэгээд Юрав ихний хүн рүү залгав. Дүүд төд удалгүй утсын санаас хинэн хариулв. Өглөөний минь залуу ахай танд ямар нэгэн хэрэгтэй зүйл байгаа юу? Эсвэл залуу эзэнд ямар нэгэн зүйл тохиолдсон уу гэж Ван эмчи хоолоо сонсогдов. Сайн Ван эмчи энэ тяхтай холбоотой ч таныг бодож байгаа зүйл шиг бишээ гэж Юрав түнд хэлээд үргэлжлүүлэн гинтийн асуудал болоод тяхад шинэ амьдрах газар хэрэгтэй болчихлоо. Танд түрээслүүлэх байр байдгүй. Юу? Яг Юровын бодож эсэлчлэн Ван эмчи хэд гайхсан байлаа. Хэрв зүгээр бол яагаад залуу эзэн амьдрах газар хайж байгааг хэлж болох уу? Одоогийн өрөөнд нь юу болсон юм? Тэр ахаад биеэсээ бүхэрд гадагшлуулчихсан юм уу гэж Ван эмч асуув. Үгүй тийм бишээ. Тийм энгийн зүйл байсан ч болоосаа гэж Юров санаа алдав. Тэгээд үргэлжлүүлэн тяах гэрээс өгдөж магадгүй. Тэгээд л байр хайж байгаа юм. Бас би айл болох ихтгэлтэй хүний эзэмшил газар байлгамаар байна. Юу яагаад залуу эзэн хөөгддөг вүлээ? Урт түүх болно гэж Юров санаа алдаад болсон бүхнийг товчхон тайлбарлав. Тэнгэр минь итгэмээргүй. Ийм зүйлээс бол залуу эзнийг хөөнө гэдэг гэж Ван эмч хэлэх үгүй болов. Санаа бүү зав Ван эмчээ эцэг их маань имчилгээний зарлыг төлөхөө хэлсэн ч бид өөрсдөө цааш нь төлсөөр хална. Юров тоглогч Ван тоглоом дотор хэр хөрөнгөтэйг мэдэх учраас хитгэн үнд зүйлээ зарсан ч хангалуун амьдрах чадна гэдэгт итгэлтэй байлаа. Залуу ухаа тэр талаар шаардлага гарсан үед ярилццгаая. Одоохондоо гол асуудлаа хэл шийдэе гэж Ван эмч хэлв. Тэгэд үргэлжлүүлэн над түрээслүүлэх хоосон байр байхгүй. Гэхдээ манай гэрт хідэн зочны өрөө би хэрв зөвшөөрвөл залуу эзнийг тэнд ойлгож болно. Гэхдээ би ийм байдлыг нээж эхлэхэд над чамаар мэдээж ямар ч төлбөр авахгүй. Танаа гэр бүл манай эмнэлэгт хангалттай их ханд өгсөн шүү дээ. Танаа гэрээ гэж Юров эргэлзэв. Ван эмчи ач охинч тэнд амьдардаг байх хэвээр. Тиймээс үнэхээр өөр аргагүй бас үед л Йоаныг тэнд аваачна гэж дотроо бодоод таны сандалд маш их баярлаа. Ван эмчи. Гэхдээ айлын гэрт шууд очиад амьдрах нь яхаа юу бах? Өөр арга олдохгүй бол би танд ахаад яриг.
Ойлголоо залуу эзэнд манай гэрмийн үүд үргэж нээлттэй шүү. Миний охинч дургуцгүй гэдэгт итгэлтэй байна гэж Ваймч хэлв. Удалгүй юуроо уцаа таслаад чангаар уулгаалтав. Түүнээс л болоод ахыг тэнд байлгамааргүй байна. Би байхгүй хооронд тэр үнийг ахад юу ч хийчих мөлий. Хэсэг хугацааны дараа юуроо өөр хэдэн өнөрөө залгасан ч тусыг ис олов. Одоо ганцхан хөвөлтлээ гэж юуроо уцаа авч Шиа Жинги гэсэн нэртэн дээр дарав. Дүүд роо өгчээ. Би яг тэнэрөө залах гэж байсан юм. Өнөөдөр тоглох уу? Би дөнгөж сая төхөөрөмжөө задлаад байна. Өөр асуудал гарчлаа. Гэхдээ энэ 7 хоногт тоглож чадахгүй гэж Юров хариулв. Юу болсон юм? Нэг л сайнгүй сонсогдоод ах чинь гэж Шиа Жинги асуув. Юров санаа алдаад ахтаа түрээслүүлэх байр хийж байна. Нарийн зүйлсийг ярмааргүй байна. Гэхдээ ахад амьдрах шинэ байр яалтай хэрэг болчихлоо гэв. Тийм үү гэж Шиа Жинги хэсэг чимээг байснаа. Байр хийж байгаа бол манай эцэг хий эзэмшдэг орон сууцны нэг байранд оруулъя яаж байна? Төлбөр төлөх шаардлагагүй. Бас манай сургуулиас холгүйхан болохоор хичээл тараад ах дээр очихд ч ямар гэв. Үнэхээр үү гэж Юров шуудхан баярлав. Тийм ээ би эцэг ихтэй хэлчихээн. Тэгээд тэр байрыг өөр хүн түрээслэхгүй. Маш их баярлаа. Боломж гарвал заавал хариуг нь барина. Хариу барих шаардлагагүй Юров хичээ. Бид найзууд ч үдэ. Харин ч би өдөө хүртэл таны хийсэн бүхний хариу барих ёстой гэж Шиа Жинги нэмсгэлээ хэлв. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангиар дахин уулзах хүртэл түр баяртай.